2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэнд дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит суврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхон хайрдасан миний ээжи. За одоо жишээ нь энэ шил үү штэ. Одоо эдгээр чигэд авдгүй шилнүүд гэдэг байхгүй. Тэгээд эдгэргээ бас ялгаж үзнэ. Ангилж. Тэгээд иймэрхүү юмнуудаар явдсан штэ. Наа ч одоо жишээ нь энэ архины шил үү штэ энэ. Авахгүй? Авахгүй юу? Авдгүй. Оо за. Авдаггүй гэж бас тустай юм байдаг байхгүй. За энэ хогийн цагнуудаа бол андахгүй үстэй таа. Санцгана яваад эднээ. Завд ямар ч гэсэн би бас тэгэл тантай хамт ингээл явах юм чи. Одоо ингээл явна шүү дээ. Яг л энэ. Ингээл яваад энэ. Шилдаа цуглуудаа тэгээд өдөртөө ер нь хэдэн төгрөг болох уу? Сайн яваад чадвал шөндөө сайн явчих чадах юм бол нэг 3-4 мянган төгрөг болчихдгийг. Тэгээд өдөр нь бол юм болохгүй. Явах хүн гэж аймаг болцсон. Одоо гэр оронтой одоо улсууч байсан. Ядуу бүрхэг амьдралаар амьдарч уусууч одоо энэгээр л хоолол хийж байгаа байхгүй. Дамын үйл чинь өөрсдөө мөнгө зөвгөөд одоо ингэж явдаг юм байна. Тэгээд зөндөл явал тэгэл яваад л байдаг. Тэгээд өглөө хүмүүс гимнастик гэдэг энэ хөлбөмбөгийн талбайг энэ тойрж алхдаг байхгүй. Гимнастик энэ их сайн л гэдэг юм. Бид нар болохдоо тэр шуудаа өрөөл бас дэвнэлтгийг тойрол алхах юм бодвол гимнастик юм болов. Тэгээ нэг талаараа тийм утгаараа тэгээ яг хөө сөлдтийн мэн энэ дөржин амьдралчин байж байгаа. Одоо нөгөө халуун хүйтэн халуун цай тэр ууч чадахгүй. Тэгээд авдгүй. Тэгээд нөгөө дандаа түүх ус уудаг. Дандаа түүх усаар явдаг. Тэр ус нь одоо сайн ч ус юм уу ч ус юм каратны ус л уугаад яваад байдаг. Тэгээд их сөлдтийн мэн хүн. Сөлдөө би юу гэх ядаргаа талтал орчих. Тэгээд яваад л байдаг. За. Анаа ч авах уу те? Ингээл ихлээ штэ одоо ингээл. Ингээл. Энэ хогийн софтвер юм байхгүй юу? Одоо ингээд ширхэг нь 20 төгрөг. Оо за. Ингээд 40 төгрөг. 40 төгрөг хийчлээ хоёлаа тийм ээ. 40 төгрөг хийсэн. 40 төгрөг одоо хоёлаа яг заацварцгаа. 20 наг. Болж игэл одоо би бол өөрөө л түүгэл. Тэгээд хэрэгэл авах. Одоо чамд маргаас өнөөдөртөө яг маргаснаас нэг 5 хон шуудаа өрүүлээд явуулна да. Надад би өөр нь өстө мэдхгүй та нарын энэ амьдралыг хүмүүс ингээл явж идэг. Тийм гэхдээ яг өөрөө ингээд яана гэдгсэн чи яг зүгээр ингээд түгэд яваад байж болох л бах. Гол нь бол одоо явдалтаа ядраад тэгээд ирнэ. Хүний хийдгүү ажил гэж байхгүй шүү дээ. Хийж таараа хүн хийсэн чинь чадчил таараа хамгийн гол нь нөгөө нэг ичимхий аймхай гэдэг юм уу хүн амьтнаа санаа зовно гэдэг утгаараа та нар явж чаддаг л баг. Би бол одоо дижирчсэн одоо бүр таахаа байсан шүү дээ. Анаач гэсэн санаа зовоод хичээх юм алгүй болох. Тэгээд явдлаа. Одоо ингээд яваад байна да хоёлаа явж байгаа шүү дээ. Нилээ явна шүү. Одоо ингээд энэ шинэ тойроод энэ жоох мөнхөр ингээд тойроод ингээд зөндөө явна.
нөгөө түүдэг улсууд нь их болохоор одоо ингээд бас ховор байдаг бах та тий. Юм нь ховор байдаг байхгүй. Тий. Тэгээд За хаагур идэг орно. за ер нь хаагур явбал их үү? Энэ автай бол гайгүй. Тий. Болцсон. Оо за. За одоо наа чи ингээд хилдэг үл яадаг вэ? Жирхэр нах уу? Оо за бас аавна. Та бэлий байхгүй мó? Айчих юм шиг. Тэгээд одоо энэ тэгээд нэг харгаар явсаргаа тэгээд сахин бэлэгтэй болчихсон юм шүү. Тасааруулаад. Ингээд дор хajил одоо гар нүцгэн яхаар чинь хог гарч одоо энэ өвчм нөтрэ янз бүрийн өвчм гэж санаа зовхгүй. Зовхгүй. Одоо нөгөө эсвэр тэргэлдэг гэдэг үднээс Ахлаачсан. тэгээд захлаачсан гэж одоо яваад байгаа шүү. Ер нь яванда би бол таны наадах чи эсрэг байна. Хоёлаа энэ одоо годомж ярч хөвчл байдаг үлгөө. Нэг бэл юм ээ. Хоёлаа сэтгэлтэй. Анч үүдэр нэг ажлын бэл юм ээ байдаг шүү дээ. Наад агаш нэг тийм бэл яваач авъя тэхүү. Тийм ээ. Тий. Би бол наадах чи эсрэг байна нэрэ. Таныг бас гарчинш даарж байгаа бах. Дээрээс нь бол бас тэр өвчин зовлон нэтэр хэцүү шттэ. Чи ямар ч амт юу ч хайсан юм бэлээ. Тийм. Тэгээд яг хөө тэгээд өөрийнхөө зоргорол явж байгаа юм чинь тэгээд зоргорол дуусна л гээл. Боддоо шүү дээ. Гаруургаа аавн энэ чинь хогон дээр очиод гисгэн хагасаа шилэн дээрээс чөлөө хэсгэн хагасаа шил барьж явж гараа урна энэ янз бүрийн болгоно болно л доо. Тэгээд өвдөх жоохон идэлж хуйлчих гэдэг зундаа бол гайгүй юм уу? Таны амьдрал бол хүндэл санагдаж байна. Хүнд. Тэгээд энэ гоо миний ганц хилдэг үгсэлтэй шүү дээ. Хүний ирэхээр жарахаар өөр ирэхээр цов гэж энэ зовж нэг 5 цаас болж явахаас гэж бодоод тэгэл явж идэв. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдардаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуусын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэнд дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныга хайрдасан миний тэгээд юмнууд би хүн таарчихгүй шиг бол нөгөө хог дүүдэг усууд чинь бие биентэйгээ мөргөлдөд бие биенээ булаацалтад явдаг байхгүй. Тий. Одоо таны бол ингээд байнгын маршрут уу? Энэ миний байнгын маршрут. Одоо ингээд эхлэн л дээ. Танд ингэхээр л бэлэл хэрэгтэй байгаа юм да ах минь. Дисгэдгүй хаяад дуусчих. Алдчих юм уу, хайцдаг юм уу тий. Тэнд нэг лааз харагдаж байна. Энэ одоо энэ бас шилээс зүүдэг улсууд бас хоорондоо биенийгаа дээрлэх нэгнийхээ түүсийн юмыг дээрэмдэх үе гарах уу? Дээрэмдэх үе зөндөө гарна. Тий.
хаасайгүй юм байна. Тэгээд нөгөө шүн нөгөө юмнуудаа түүчээд овоолоод ингээ явж байхдаа зэрэг нөгөөхөө даадаг байхгүй. Хүндрээд тэгээ энтэн тавьж нуун. Тэгээ тэрийг хулгайч. Тэгээ алдчих. Тэгээд өрөөсөхгүй юм болоод явцдаг байхгүй. Бас нөгөө адилхан амьдрах гэж ажиж бас нэг. Тий. Их хэцүү. Хэцүү амьдрал тийм чи. Толгомцог хэцүү амьдрал гэдэг байхгүй. Одоо ишиг яваад ах. Явна. Одоо энд нэг өнгөрөө гэдэг ингээд яваад. Энэ нэвтрүүлэг явж явах үе бол одоо бас их хүүтэн үе байсан. Тэгээд энэ хүүтэнд бол бичлэг хийн гэдэг бол бас маш хүндрэлтэй юм билэ. Манай камераман бас зарцж байсан. Заримдаа бол одоо дуугүй орохч байдаг юм уу? Тиймэрхүү хүндрэл бэрхшээлүүд бол байсан. Гэсэн хэдий ч бид бол одоо шантралгүй нэвтрүүлгээ үйлчлүүлсээр байсан. За битэрийн одоо энэ Шил Азаа төвчээд тушаах хэсэг гарч байна. Яг Шил Аз авдаг баяраа гэж хүн байсан. Энэ хол одоо бас энэ годомжинд амьдардаг хүмүүсийг их тусалж дэмжиж явдаг юм ах байна лээ. Тэгээд бол одоо бас бидэнд ч гэсэн тусалж дэмжиж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байхаа. Одоо энэ түүхийд авдаг газар чи хайж байгаа. Ороо болчлоо хоёлаа. Одоо хоёлаа тариншанд очиж унтна. За юу. Одоо явах аргагүй байхгүй. Тэгээд явах гэвчээд хоёлаа эргэж гарна. За хэд нэг рүү болохыг бодож байна. За бодоо ингээд 1 2 3 4 100 өрөөнд дөрөв шилтгэх чинь ингээд 480 580 680 780. За энэ тэргүүний шил одоо яг хөтэй яа. За нэг харж үзчихье гэж юу? авдаг газар нь байдгүй. Буцаагаад эднэр чи авдаггүй байхгүй. Энийг энэ мөнгө чи ингээд энэ компани хийж байгаа үз энэ. Энэ шил. Энэ ард нь ингээд тэргүү нэг гэж байгаа үз. Хөөчн тэргүүний шил. Тийм байх. Буцааж явах болохоор энийг авдаггүй. Өөртөө одоо хүн хийгээд байгаа үз тийм нэг тийм. Тийм байна тий. Тийм асуудал байдгийг. Гэт одоо 700 явуулсан. 700 ингээ 800. Ингээ 900 920 дээр чинь 920 1000 гаруй 1050 ингээ 1070 1070 гэдэг энэ чинь 1 2 3 4 5 6 7 8 1070 чинь хоёр таацтай. хэд вэ? 1070 дээр Хэдэн 1 2 3 10-аар болдгоо нэг юм. за. Ширхлэхээр За тэгвэл 40 50 60 70 80 төгрөг юм байна. 1070 дээр чинь 80 нэмэхээр 1150. Тийм 1150. Нөгөө ганц юм. 1150. Нөгөө ганц юм мөнгө хүрдэггүй. Хөрдгөө юу? Хүрдэггүй одоо би яах юм. Олон одоо. Ажлын Ажлын хөлс одоо өнөөдөр ажлын хөлс 1150. Тэг тэр өнөөдрийн төс орлогын одоо дахиад орно. Гол нь тэр арих яах вэ? Тэр манай дондоо хуучин 805 гэдэг нээс одоо нэг газар тарцсан байгаа тий. Тэнд нөгөө төвх эдийн цагтай байсан юм манайх. Тэгэхээр бид нар ч одоо энэ маш олон хүн ирнэ манайд бол. Манайх ч нэг 7 хоногтой нэг 3 дахь өдөр хоол өгдөг байсан тийм ээ. Монголоо тий. 3 дахь өдрөө нэг хоол өгдөг байсан. Нэгцэн эднэрийг. Нэгцэн эднэртэйг нэг хоол өгдөг. Эднээсээ суудгаад ингээд тойруулж байгаа нэг хоол өгдөг. Таны хэн бэлээ алдар нар? Намаа баяр сайхан гэдэг. За. Баяр сайхангаа бас баярлалаа бас гоё. Тийм тэгээд одоо тийм буянтай үсэж юм шүү дээ таавал. Гэхдээ одоо тэгээд буянтай байна. Тэгэхээр зарим хүмүүс нь ад үзээд байх юм байна. Энэ хүмүүсийн чи ад үзээд байх. Харин тийм ээ. Гол нь. Тэ. Одоо ингээд одоо манайхыг ч одоо ингээд одоо та нартай дандаа аригчин савтаа өвчүүн цуглуулж ийн гээл ингээл. Эн чин бүгдээ аригчин савтаа хүмүүс биш шүү дээ. Тийм үстэй. Биш. Эдгээр чи бүгдээрээ амьдралтай өөрөө өөрийгөө
өөрөө хүн амьдрах хэвээр үсттэй. Энэ хүн амьдрах хэвээр. Тэрний төлөө л явж байгаа юм шүү дээ. Тийм учраас тэр хөндлөнгийн одоо энэ гэр оронтойгоо энэ хүмүүс тийм ээ. Эдгээр лүү ингээд дайрт оромжлоод эднүсийг барьж явж зодод нүмтэй байх хэрэг байхгүй харин. Хамгийн гол асуудал. Тэр нь л байгаа. Би тэрийг л хэлмээр байна. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэнд дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхоо хайрдасан миний зовно нөгөө юм маах гээд хаалгуудын нүд нь загна одоо тэгээ сайн юм болно тий. За Тэгээд яг ингээд байдгийн бид нэр. Ингээд наануу цаануудаа яг одоо битэр чи одоо инээ тэрэгэж яг адилхан хүн юм чин гэдэг утгаар л тэгээд нэг байгаагаараа л байдаг. Илүү өтөөс бит хоёрт нэг энэ юм ажиллаулаад нэг айхтар ашиг одоод битэр гаднаа машин тавиал тийм ээ. Машин бариад унаад байгаа 2 жил уулзахад байхгүй байгаа үстэй Монгол энэ бүх хүмүүс мэднэ. Байхгүй бит хоёрт. Яг битэр 2 идэхгүй хоосон идэхгүй. Тэгэхээр яг энэ бүх хүмүүстэйгээ тэгэл байж дөө. Тэр нь гоё шүү дээ. Юм юу чадаагүй мөнгө төгрөг байхгүй болсон үедээ ирээд энэ хасаа бид нэр мөнгө зээлэд авчдаг юм. Дараа нь нөгөө итгэлтэй өгчнө. Дараа нь би итгэлтэйгээр нөгөөхөө авчирж өгнө. Тий. Жоохон өгчихсэн хоолгүй ундгүй. Ядах нь бэлэн гомь аваад ичих хэрэгтэй. Тийм байх. Олон нэг тиймэрхүү байдаг юм аа. За баярхаа баярлаа. Тэгээд битээр бол одоо тань дээр зөндөө ирнэ. Маргааш нөгөө өдөр ирнэ. Тэгээ өдрөөр ирээд энэ одоо энд болж байгаа процессыг үйл явдлыг одоо бас үзүүлье тийм ээ. Та бас бидэнтэй хамтарч ажиллаад бидэнд туслаарай. Тий. За. Их баяртай байна. За баярлалаа. За баярлалаа. Сайхан хамраарай та. За сайхан хамраа. За баярлалаа. Ямар үтгэлээ. Хатар талах. Ямар төв? 6 цаг гэдэг. Тий 6 цаг. Хатар талах чи тэгээ. Талхаваад. Тэгээ нэг ганц эдгний нухс авцгал тэгэл анх ойлоо. Тий. Тэгэхгүй бол хоос онолтой юм шиг. Одоо нөгөө миний нөгөө гашуус чинь нэг мөнгө олцсон шүү дээ. Өнөөдөр тэгээд гүргэл онохоос өөрөөхөө боллоо ш. Нөгөө мөнгө хаана ш. Нөгөөсөө тэгээд архиугаа бол маргааш шиг үзэхгүй шүү дээ. Тий. Юу хэлж ийс маргааш шиг үзсэн. Харин Архиугаа бол цааш. мөнгө олддог. Нэг эдгээр нухс. 1150 төгрөг болсон. Тэгээд одоо талах хэлгний нухс хоёр нь таарч штэ. Тий. Өнөөдөр хоёлоо ер нь хайцсан муу ажиллаа шүү Тий. дээ. Чи цэнцэгнээ гадуур тавиад байгаа юм чи би яах вэ? За тэгэхгүй. Би тэр өмнө хаг мөнгө авсан шүү дээ. Маргааш үгүй. Яг түрүү Нэг хөрх сочмо гаргана да. За. Нөгөө Дөрөвний нөгөө сочмо гаргах штэ. Тавтраа тэр ятчих нь. Хаваар цогтод. Хит болчихоо. Яг дөрөвний. Энэ 10 төгрөг ч бас ихтэй. За. Өглөө нөгөө юм дуусахаар хариулт мануултгээд салгадаад хэрэг болдог. Тийм учраас би хадгалдаг байхгүй. Бүхлөө өгчөөл. За. Авъя. За одоо юу хэвдэрлэг очихтэн дээ. Yeah.
За нэг өдөрт бол тэгээ нэг иймэрхүү л нэг өдрийг бол нэг иймэрхүү л өнгөрөөх үү? Тэгээд уусаа л ингэж л өнгөрч байгаа шүү дээ. Ингээд тэгэл хангаа яах вэ их үлээ гэдгээ тэгэл. Тэгээ одоо очиод нөгөө ордог нөхөн чи хүн гिचээвэл одоо тэгээ би бас боо юм болно. Тий. Бас өөрөө ирээд очиад чинь. Тий. Тэгээд бас их соноо тэр чинь нөгөө хаалгууд байхгүй чойж байхгүй юм чи одоо нэг чинь нэг бас л эрсдэлтэй л амьдрал байхгүй юм. Маргааш хоёлаа нэг чой аюу аваад хаалга яагаад чойжтой тавьчих юм уу? Ой яаж хаалга чойж хийх вэ энэ. За Тэгээд өвлгөрийн талаа болно. Тий. За яварчсан бид хоёр таншаанд ороод ирлээ. Тэгээд Тэрэнд орж ирчээд. Тэгээд андаа ингээд чочд ихтэй. Хан цонцтой дургу онуусайл хоёуланд дургу гэдэг шиг. Тэгээд бид нэг чивтэр жоохон оройтч орж ирлээ. Тэгээд хүмүүс ирээд эзэн твтцэн мөн. Гэхдээ хоёул энийг өрхтөн л дээ. тэгээ одоо ямар энэ хөвлийн хөтөнч одоо гараа ор гэдэг юм байхгүй шүү дээ. Яварчсан тэгэл Тэгээд энэ төрсөн дотроос чинь бас нэг усан бас нөлөөдөн бурхан болоо явсан. Одоо хүртэл би энэ муу нэг хөшин чаргаар 70 өрөх гэж санаг үгэн бид энэ дээр ороод ирчих юм байна. Тэгээд одоо гар гэж хэлтэй нүш. Тэгээд одоо хоёулаа тэгэл зэрэгч хэлвтэн дээ. болно бол. Тий. Нэг далах хэлгнийхаа нөхшиг хоож идэндээ хоёлаа. Ус яаж болгож юм? Ус. Оо нэг усан. Бас усан явах нэ. Хаашаа тавьсан? Энэ байрны жижигрүүдээс гууд юм аа. Нөхгүй. Их зовлонтой бас талаад үзэгтэй л явдсан шүү дээ. Ийм л амьдрал гэдэг багхгүй. Тэгээд одоо ингээл энэ бүтэн нойртой бүлээн юу хувцас тайлахгүйгээр тэгэл жоохон цурам хэдний гівцсэн болдон дөрөсгөл тэгэл буцаж гараад нөгөө хогод өгөл одоо хоёлаа явна штэ. Чиний хувцас их халтардан да. Саяхс гэж өөрөл тэгэл явна штэ. Одоо маргаш би чамд бүр том шуудаа өөрүүлнэ. Тэгэл явна да. Айда. За нэг өдрийн амьдрал өнөөдөр ингээд өнөөдрийн амьдрал яг энэ чигээр одоохондоо ихцс болж байна. Одоо хоёлаа нэг амарсан болоод дахиад эргээд гарна. түрүүний тэр улсууд чиг буянтай улсууд байна тий. Тэ. Тэр улсууд бол буянтай биднэрт их буюу үлдчих биднэрт бас хайрын билэг өгч хооллож ундалж одоо юм хүртэл арай үнэтэй хүртэл авч бас нэг баяр наадмаар бол баяр зөнгөлийн үеэр бас нэг бэлгэсэлт өгдөг. Тэгээд бид нэр их баярлдаг юм л да. Тийм ч учраас бид нар тэнд очдөг байхгүй. Эрт онгон ороо айж хаана. Тэгээд чивтэр сая явсарууд оройчлоо л да. Оройчлоо. Хараарчлаа. Гэхдээ нойрын харамлаггүй гарч ирээд авчиж байгаа болохтой зэрэг бас л бидний гэсэн сэтгэл байгаа л байхгүй. Тэгээд яваад ирлээ. Одоо энэ жишээ нь одоо энэ тав дээр байгаа энэ бол одоо яг ганцхан хүний эзэмшил бол биш шүү дээ тий. Биш. Бүгд л өөр оржин. Тэгээд дэр чинь өвлөн хөөтөн юунд чи цаашаа яв би цаашаа яв гэж хэлдэг юм ш. Адилхан л уулзаал тэгэл чихэлдэл нахалтаал хөвтөн. Тэгээд гэцүү бүхэл ахлаараа нэг хэдэн адуу нөгөө монголоор ирвэл нэг адуутай гэдэг л үү. Тийм учраас толилтол өвчөөс чи адуутай болчихоо. Одоо яг одоо уусаад чинь. Тэ угасаа нэгэн ороод ирсэн жи одоо яа. Тэгээд тонороо гардаг гэртэл хоёулаа амьдран 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь
орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатаар Royal HT залуусын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HT телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхон хайрдасан миний ээжи ингээл яваад нэгэд болохоо ан өнөөдөр миний орлого муу нөгөө Уг нь одоо хоёулаа л ажилласан. харин тэгээ нэг орлого ороцсон. Энд бас аюулаа ярилсан мөрөлдөө жаалуудаад тэгээ завсарж байгаа нь жоохон юу яагаад тэгээ жоохон ороцлоо. Тэгээс идэд би шинт нэг шилтийн тавьсан байж идэг байхгүй. Тэрийг нэг балгаад болгоод эднэрээс харамлнаа бас харамлна шүү дээ. Цуг уучвал надад багчих гэдэг байна. Тэгээд сууж идэв тэгээд Юу яах юм шүү. Бас эн чин цугд байгаа эднэртэйгээ waaj уучаад тэгээ эднэр чин маргааш нь бас өөр арх авчираад. Оо цаашаа толгойтой. Бас дээ. Янз янз үйдэг байхгүй. Тий. Цаашаа толгойтой тэгээд хүн юм өгжүүл авч илэн хүнд юм өхөө мэдхгүй болчдөг байхгүй юу? Яг эдийн амьдралд. Тий. За далхаа идэхгүй байлаа тэгээ. Далхаа идэндээ. Гутг байхгүй хоёлаас. Одоо нэг цэгийн амьдралаар иддэг байхгүй. Цэгийн амьдрал гэдэг чинь энэ. Ингэж уурж байгаа. Зэ. Ингэж. Гайник. Энэ тавих гэдэг хэцүү. Одоо өөрөө ч яачих юм бас. Энд би энд тавьчихдаг хамаагүй. Одоо уурсан дийдэл шинэ голоод байгаа. За энийг онгойлох гэж 80 юм болно оо. Болцсон уу? Болцоод хэлтэл юм шиг. За тэгсгээл явчихдаа шиг. Одоо энэ чи хатгална шүү дээ. За. Одоо нэг дор нэгчих юм бол тэгээд өглөө болтол турж өгнө. Тэгээд ингээд энийг хийгээд хатгалнаа. Хатгалахаараа энд нэг төмөр өдөөс хаана вэ? Тэгвэл би бол тэгж бодож байна яг нөгөө олон хүмүүс ирэнтэй бараантай гэдэг чинь тий. Тэрэн шиг бас тэгж мухан юу яадаг амиа уддаг нь байдаг л баг. Бас нэг хөөрхөн инээлж сэтгэлтэй байдаг л баг тийм ээ. Тийм. Бас биеийнхээ одоо харуугаар биенийхээ бүхсийг ухна гэдэг шиг. Биенийг муулах, биенийг юу яах. Одоо хатууч тийм асуудал байдаг. Гэтэл надад усууд тэгдэг юм уу? Тэгээд юм чис болоод явдаг. Энэ усын стресс мэт. Манай бас нэг хамтрагч тавьж байна.